За үзэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Үндэсний шүдэн сонины 90 сурвалжлах албаны сэтгүүлч Инх Март оролцож байна. Тэгэхээр Инх Мартын хувьд бол 2017 онд Балдууржийн шагналын эзэн болсон байгаа. Тэгэхээр танд бас баяр хүргэе. Асуултаа би бодохдоо өөрөө чи бичиж нийтлж байгаа нэвтрүүлэгт нийтлж байгаа сэдвтэй холбож асуултаа асууж бодож байгаа. Тэгэхээр байгаль орчны чиглэлээр төлхөө нийтлэл сурвалжлага бэлтэж байгаа. Тэгэхээр үг хэлж чадахгүй, өөрсдийгөө өмөрч чадахгүй ургамал амтны хэлн байж бичих юмсан гэсэн таны үгийг бас онцолж харж ирсэн л да. Ногоон хөгжлийн талаар тэгээ байгаль дээлтэй хөгжлийн талаар бас ямар бодол саналтай явдаг вэ? Байгаль дээлтэй хөгжил гэдэг маань ер нь бол хувь хүний л оролцоо юм л да. Хувь хүн тухайн байгальдаа өрөөлөн орчиндөө яаж хандж чинь тэрнээс маш их зүйл шалтгаална. Хамгийн наад захын жишээ гэхэд бол бид машины хангатай гомодонд тийм ээ хайртай байдаг, зам тавихтай хүртэл тэрнийг хайрлаж тойруулаад тавьдаг ч юм уу тийм олон жишээ байгаа. Эннээс эхлээд л байгаль орчны зүй зохистой хөгжил харагдана. Бодлого боловсруулж байгаа. Тэгээд байгаль орчны зүй зохистой байхын төлөө энэ хөгжлийн төлөө ажиллаж байгаа хүмүүс бол тухайн салбартаа ажиллаа хийвэл өөрийгөө гүйцэтгэл явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр байгалийн баялгаа ашиглаж үж бид хөгжих үү? Эсвэл байгалаа онгон тагшин хിവэр нь авч үлдснээрээ бид хөгжих үү? Энэ тал дээр яг энэ чиглэлээр сурвалжлага бэлтгэж байгаа сэтгүүлчийн хувьд ямар байр суурьтай вэ? Байгаль орчны өмгөөлж байгаа сэтгүүлчийн хувьд бол байгаль орчны онгон тагшин байдлаар нэмэлтийн төлөөл сэтгэл бол ерөөсөө шулуутсан тий нэг ч уулыг ухуулахгүй тий нэг ч ургамлыг хөндлөхгүй байхыг зорддог. Тэгээд 21-р зуун дэлхийд даяар бол доктортой хөгжил тэгээд аливаа юмыг зохицуулж тэгээд зүй зохистой ашиглаж иж энэ эдийн засгийн хүндрэл янз бүрийн зүйлээс гарнаа. Зүй зохистой ашиглаж иж бас бусад зүйлээ тэнцвэртэй байлгахын төлөө гэдэг зүйлийг бол бодлого боловсруулагчид их хвчлэн барьж ийн л да. Тэгээд энэ тал дээр бас зарим талаараа бас санал нэгдэхгүй байх аргагүй. Яг бичигчийн хувьд бол тэгэл тэр тал дээр онгон тагшин байдлаа илүүтэй хадгалж үлдэх юмсан тийм ээ. Нэг ч гэсэн модыг тэр чигт нь үлдээхийн төлөө л байх юмсан л гэж боддог. Тэгэхээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг хэрхэн харж байгаа вэ? Манай улсын хувьд бол аялал жуулчлалын салбарын хөгжил бол Азийн бүс нутаг ч юм уу тийм ээ эндээ бол жоохон хоцрогдонгүй. Гэхдээ бас сүүлийн 5 жилийн өмнөхийг хараад үзэх юм бол бас сайжирсан тий нэлээд сайжирсан бодлогын хувьд хуулиудын хувьд төшөө үүдийн заавар журмуудын хувьд бол шал өөр болоод ирлээ. Гэхдээ энэний цаана бол байгаль орчин сүдг гэдэг ч юм уу тийм ээ байгалыг таниулахын тулд хийж байгаа үйл ажиллагаануудад хүртэж байгаа тий бүс нутаг амтан ургамал өөрөө байдгийн тийм зүйлүүд бас байгааг илүүтэй анзаарч ажиллавал бас зүй зохистой болов уу гэж бодож байна.